3-р зууны босоо ятгыг ингээд оруулаад шинэ уран бүтээл гарсан. Манай үндэсний энэ хөгжмөөс одоо хэдэн төрлийн хөгжим энэ шинээр сэргээгдээд байна. Ер нь хуучраасуур. За манай соёл урлагийн их сургууль бол ер нь үндэсний хаан одоо эртний уламжилт хөгжмүүдийг сэргээх юм бол одоо сүүлийн үеүүд их явагдаж эхлэдэг байгаа. Би эхлээд хонь хуучрыг одоо энэ дөрөв утас хуучрыг сэргээсний дараагаар бол одоо эвэр бүрээн дээр бас эвэр төрөл бүрийн эврээр одоо хийсэн их олон янзын хөгжмүүдийг бол одоо бас сэргээсэн манай журмд багш журмд орж багш мөн хурган чих гэж одоо соёл урлагийн их сургууль дээр төсөл болгоод хэрэгжиж байгаа хүүхдүүдийн дунд одоо бас судалгаагаар бий болсон ийм хөгжим бий болоод байна. Мөн ширэн цартаа хуураа бас өргөн дэлгэр одоо бас хөгжүүлж байна. Мөн цуурын төрлийн хөгжмүүдийг бас сэргээж байна. Баярлалаа. Тэгэхээр бас сонирхолтой байна. Сонсож суухад их таашаалтай байна. Ер нь бол наандаж 13 дугаар зуун цаашаа бол хүн улсын үеэс эхлээд одоо манай үндэсний хөгжмөд сэргээгдэж эхэлж байна тийм ээ. Тэгэхээр сэргээгдэж байгаа бүтээлүүд зүйл өөрийн шинэ бүтээлүүдтэй байгаа гэсэн одоо та бүхэн маань энэ сайхан зүйлийн тухай танилцуулахаас гадна хамгийн сүүлийн шинэ бүтээл Алиграмма дууг одоо яг энэ хөгжмөдөр бүтээж байгаа гэсэн энэ дугаар та бүхэнтэй уулзсан ярилцлага өндөрлөё.